TV5 телевизийн сурвалжлах баг 10 баядын нутаг Увс аймгийн Тэс сумд явж байна. За ингээд энэ Увс аймгийн Тэс сумынхан Увс нутгийнхан бол одоо монголчуудын одоо нүүдэлчдийн өв соёл болох тэмээгээр энэ өв соёл бол энэ нутагтаас хадгалагдаж үлдсэн байдаг. Ингээд энэ жил улсын аварга малчин нэм оргил гоох одоо тэмээгээр нүүж явнаа. Монгол Улсын хөгжлийн ураатай TV5 телевиз энэ удаагийн тэргүүн наадамд сэтгүүлч Доржотын Монгол ондоошил сүрлэг улсыг туулах тэмээн нүүдэл бүтээлийг хүргэж байна. Энэхүү бүтээлийг Улаанбаатар хотоос 1700 км-ийн зайтай Увс аймгийн Тэс, Тариалан, Давст, Сагил сумдын нутагт зураг авалт хийлээ. Монгол улсын хойд хил дагуу орших энэ нутагт нүүдэлчин ард түмэн аж төрсөөр байна. Энэ хүмүүсийн амьдрал дотоодын иргэдээс гадна дэлхийн олон улс орны жуулчдын анхаарлыг өнөөдрийг хүртэл зүй ёсоор татсаар байгаа юм лээ. Энэ бүтээлд Монгол малчид тэмээгээ хөлөвлөн гэр орон хоол хүнс мал сүргээ хариулан хархираа түргэний ус, увс нуурын айсав, мөнгөд цахир, шүдэн уул зэрэг уулсыг даван эмжин нүүдэлж байгааг харуулжээ. Энэ бүс нутагт автомашин орчин үеийн техник явах боломжгүй. Гэвч ард иргэд эндээс явах биш, харин энэ бүс нутгийнхаа эзэн болон олон зуун жилийн туршид нүүдэлэн амьдарсаар байгаа лээ. Монгол ондоошил сүрлэг улсыг туулах тэмээн нүүдэл бүтээлийн гол дүр 5 настай бяцхан охин. Тэрээр эмээ өвгөдөө тусалж их нүүдэлд явж байгаагаар гардаг. Цэнхэр дээл өмссөн бяцхан охины гол үүрэг нь ишиг хургаа хариулах, ихт нь хүргэж өгөх юм. Охиноор дамжуулан гарах тэмээн нүүдлийн тухай мэдээлэл Монголд төдийгүй дэлхийд даяар цацагдаж Аз ТV-ийн 51 улс оронд гарсан байна. Энэ бүтээлийг бүтнээр авах хүсэлт Филиппин, Индонез, Герман, Япон зэрэг олон улс орноос ирлээ. TV5 телевиз Монгол улсаа хөгжүүлэх ураатай ажилладаг учраас аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол ондоошил бий болгох зорилгынхаа хүрээнд нэвтрүүлгийг хөргүүлж гадаадын олон хил дээр дэлхийд даяар цацагдсан юм.